За ямар ч байсан бүгдийг ингээ бэлдээд одоо соусын нэгэ толиход бүгдээрээ бэлэн болсон байгаа байхгүй юу? Юуны түрүүнд бас сүүгийн энд байлах хэрэгтэй. Тэрний дараагаар миний дөлөг гидсний булчин харцгаая. Гидсний булчинтай шүү би. Тийм болохоор л би өөрөөсөө ийм юмыг идэх боломжийг олгож байгаа юм. Юу ч яриад байгаа юм те. За одоо хамгийн ихнээс нь ахуулаад газ соусоо хойлоод явцгаая. Энэ болохоор энэний юу лээ? Гарибу гэдэг юу гэж унших юм? Карбоч гэж унших юм уу? Ийм ягаан шүү заяа. Ягаан. Эхлээд ягааныг нь бүгдээр холцгоё. Би одоо миний хувьд болохоор би юм халуунаагаа тийм ерөөсөө идэж чаддаггүй байхгүй юу? Ерөөсөө иддэгчгүй байсан. Тэгээд бимбатай ингээд хамт амьдардаг хаад бимбо болохоор халуунаагаа тийм амар сайн иддэг. Тэгснэ энэ гомд бүр ингээд нуухсгүй. Бараг өдрөө болго иддэг байсан байхгүй юу? Тэгээ нэг өдөр би ингээд амсч үзмээр сандаад алив ганц халбахтчихъя гээд. Тэгээ би ганц халбахтангуудаа би ингээд бараг үхэндээ алдсан. Амар халуунаагаа бүр сүү гээд нэг тийм болж исэн баггүй юу. Тэгээ тэрнээс хойш би 1 2 ингээд ганцаар бол идчихсэн. Тэгтээ идэж үзцгээе. Эхлээд ингэж хойлоод. Саяны нунтх нь миний хамарлуу яг оронгоо алдлаа. Орохын жоохон наахан тал зүрлээ заяа. Зя. Амар амттай ард нь харагдчих. Өө заваа. Амар заваа юм бэ ариун санаа. Үнэхээр амттай харагдчих. 괜찮아. Өмнө зурч үлдээгээ заяа. Бүгдийн нэгтгэл. Энэ дагаа бүх гомиг идэн заяа. Гэтэ энийг би амьдралдаа нэг удаа амдаа өргөж үзэх учраас хойлоо. Яа миний ингээ уруул болон хагарсан байсан байхгүй юу? Үнсэлж. Худлаад. Зүр уруул хагарсан байсан. Тэгсэн чи шууд уруулыг минь амар хорсогч штт. За бүгдийг хийсэн шүү. Бүгдийг. Оо. Энэ ягаад юм амар цагаан соустойгоо л энэ юу юм? Тэ Rose гэдэг тийм одоо юу юм бэ? Гэтэ энэ жоохон юу? Жоохон тийм сонин өнгөтэй юу? Өнгө таалагдахгүй бах юм. Энэ хоёрын өнгөний ялгааг харах уу? Энэ болохоор энэ юм сонин цагаан одоо яг л нэг тийм кремний өнгөтэй юм байна. Энэ болохоор юм улаан. Хүү! Амсцай. Хоёр амсгүй. Нэш. Мөний нэш. Маш зүгээр. Наа чиг халуун ногоотой мэдэж чадахгүй хүнд бол энэ зэрэг бол үнэхээр халуун ногоотой байна зэ. Гэхдээ идэж болох үйс. Би энэ харыг бүр хизээж идэхгүй, идэж үзэхгүй, хизээж өгсөн ч үгүй гэж би боддог төрсөн зэ. Ягаад тэгэхээр энэ нь ийм халуун ногоотой юм чи энэ угаас ямар халуун ногоотой байх нь гарцаагүй. Хөөж чи бололтой чи уцаар ортох юм бол. Балера мөний. Минийхөө. Хай минийхөө. Ачаа утсан тэгээ нүрээ ингээд майжаад. Инний шууд зүгээр л үүнэр нь зүгээр чамайг өнөөдөр би ална гэсэн тийм үнэр байна. Ингээд. Хөөе бол мөний. Минийхөө
Лимон олж та. Чи яг гэдэг юм уу нэггүй. Наач эдэн чамд кан шүү хөө. Гэтэ би яг үнэхээр энийг идэх юм бол маргааш миний нөгөө юмны нөх бүр үнэхээр гал гарах байхаа гэж би бодож байна. Гэтэ айцтайгаа нүр тулах нь миний маар дарвын ч уцааралтай давилчаад юу ягаа иччих юм. Унтраагаад бичлэг ягаа иччих юм. Тасалтуулаа иччих юм. Чи чи хөө энэ өнөр бүр амар хитрхи амар өнөр байна. За энэ болохоор ийм өнгөтэй юм байна. Энэ нь хамгийн их халуун ногоотой байна. Энэ нь дараагийнх нь. Энэ нь бол миний хувьд бол халуун ногоотой ч гэсэн арай юу вэ? Шүүсэн жоохон гожчлаа. Энэ угаас шүүсэн жоохон үлдэгцсэн байсан шүү. Би ялбар шүүсэн үлдээгүй шүү. Тэгээд ер нь бол энэ гайгүй. Энийг бол одоо идэж үзье. Энийг идэж үзээгүй. Амьдралдаа нэг ч идэж үзээгүй. Яна. Энэ өрөж хоёулынхаа соус нь энэ шүү. Бүгдийг хийсэн шүү. Шууд ингээд биений ингээд толгоор ингээд амар тийм хөлсөрхөг ингээд орж ирж байгаа мэдрэмж. Одоо тэр ямар хөлсөрхөг гэх үү? Яг тийм мэдрэмж байна зөө. Ингээ харуулчих заяа та нарт. Алин шүү би. Яна би одоо нэр үнэхээр маргааш 0 оролтгүй болсон юм шүү. 괜찮아. 뜬. 저거 안 가지고. Яа, миний бүр нэг ингээд задарсан байгаа уруул маань амар хоршиж шүү дээ. Яана энэ гурил нь гайгүй зүгээр үстэй. Та нар энийг бол мэдхүүлгүй дээ. Чапагетигээд. Та нар үнэхээр миний аимшиг юм амьдралдаа гаргаж болох хамгийн аимшиг царайнуудыг харж ингэ бодлоо. Чапагет бол халуун ногоогүй. Юу хэлээ энэ чинь ингэж юу хэлээ энэ чинь яаж хэлдэг вүлээ? What the fuck юу вэ? Би дуртай за би энэ дугуйн дуртай. Гэтэ би өөрөөр хийж идэггүй. Маа найзлаа хийж өгдөг гэхгүй найруулж. Би өстэй юм байна. Усын асах ёсгүй байсан юм байна. Би гэтэ усаа дээр халуус. Энэ бичлэгээр таслахгүй л явах хэрэгтэй. Тэгэхгүй бол та нар намайг худлаа илдэж байгаа хаяад боолжээд гэж тийгэх тэгнэ гэсэн үг. Тэгэхээр таслахгүй явна. Таслахгүй бүгдийг нэгдэн. Би бүгдийг нэгдэн. Би одоо угаасаа манай найзлаа байхгүй бол ийм л юм хийж амьдрах хүн байхгүй юу? Өөрөө жалгтайгаа шиг ингээд гоймгоо нэрлээ идчих чадахгүй.
Миний хамгийн ихний зорилго. Би өөрийгөө хамгийн хэцүү болон хүнд зүйлийг хамгийн түрүүнд дуусгахыг ингэж илүүд үздэг байхгүй юу? Тийм болохоор энийг идэнэ гэсэн. Энэ бол үнэхээр таалагдахгүй байна. Та нар ямар ууртан ба харж байна. Өөрөө бүр чадварлаа болцсон. Үнтэй бараг адилхан өнгөтэхгүй юм. Тэний жижиг юм цугаж гарч таарлаа. Сүүгээ аваач төшөлөө уцаа тавьчихсан чинь. Сүүгээ ууж чадахгүй болоод. Уягаас авчи да. Аава, намайг авраарэ. Иймэрхүү нөхцөл байдал дээр маргааш яг яах бол гэдэг дээр би амар яаж байна. Би ч одоо зүгээр жоохон тактуритаа ингээл идчихгүүдээ маргааш нь бүр ингээд миний бүхсний амсар үнэхээр бараг шатдаг тхүү. Маргааш би лав нэвэл орохгүй гэж. 괜찮아. 그냥 먹어. зүгээр л ид. 벼라. 벼라. 엄마가 아브라래. 일찍 아브라래. Миний нулимс баг гойч гэсэн. Гэхдээ ямарваа нэг юмыг ялан дийлэх хэрэгтэй. Өөр өөртөө сайн тэмцэж сурах хэрэгтэй л та. 쟤는 чадахгүй шүү. Ёо, би хизээж энийг идэнэ гэж өстө төсөөлж байгаагүй за. Би зүгээр бичлэгний төлөө баг идчихэж байгаа юм шүү. Ямар амар юм бэ? Энэ бол дараагийн хүн чат гэж би бодож байна. Гэтэ би жоохон чапагитанаас идэх гэсэн. 안 돼. Миний ингээд ам хамаар ээдрээд би ингээд юм ярих хүсэхгүй байна. 아니야. зүгээр халуун ногоотой мэйзнэр халуун ногоотой юм аа л ийг.
Ухаж байна. Сэтгэлээсээ. Миний уруулыг харж гинэ үү? Уулан болцсон байг харж байна. Тэр баг ялаагүй үстэй. Тэр биний царай бүр яв болцсон байг харж байна. Хой, энэ цанг онгоолгоод тагтаа. Ээж нэг хөх гээд шүү. Ээж ингээ унаалах юм бол хоёр хойлгүй бас шин чивэрлэх юм байхгүй л гэсэн үг шүү. Өглөө. Ингээ хит халуун ногоотой мэдсний араас ингээ халуун ногоотой юм мэдсэн гэсэндээ өмнө халуун ногоотой амтнд байгаа л идэм байна. Бүр одоо ингээ уруул ингээ жоохон ингэж ярьчих юм бол баг ингээ фильм мөлдөр хэлэх юм шиг болох юм шүү. Бүр ингээ амар халуун ногоотой байна. Окей. Амтны шоглох яг яриулсан амар урт хадуугүйд. Энэ бүр амар илүү заяо. Яг үндэ бол энэ тэрнээсээ илүү халуун ногоотой юм байна. Гүү ер нь төстэй юм биш үү? Үхэл талд орлоо. Энэ бол нэг хэн болгоны идээд идэг зүйл бас биш байна заяа. Зүгээр л би зүгээр аим шиг балиар тийм шал хэрэггүй юм дээр бүр маш амар тийм ингээд мангар шартаад өрлөө юм баггүй юу? Тэр миний тэр заван занламаа энийг идүүлээд байна л та. Хамаг хөл сутгач. Намайг маань нэг үзэж тэгсэн байсан заа. Лантууч том гараа юу амар олон савчдtiin шиг. Алан шүү би. Тэгээ би бүр тэрийг уушаа татаж унах гав яа. Тийм яг л эмхтэн байсан за. Атгаа мотгоо гэсэн байсан байгаа. Яа. Атгаа нар гоо нам битүү өдөд байгаа. Алан шүү бүгд. Яа. Харагч юм миний хөлс. Та нар өнөөдөр энэ бичлэгээ миний бүх төрлийн царайны хувилыг харж байгаа хаа. Арай уйлах нэр хараагүй. Жогон байж уйлчих магадгүй.
Одоо яж манай энэ зурагтан дээр манай хоёр муурны сонсдог, үздэг тийм муурнууд дандаа гардаг тийм тайвшруулга одоо аюу байдаг хгүй юу? Бид орж гарахтаа энэ хоёрын ер нь гэтээ байсан чи тавьчдээ энэ хоёрын үзээ сууж идэг хгүй юу? Тэр мөр хохроод байна штэ. Тэнд энэ аяа намайг баг одоо тайвшруулад байна заа. Тайвшруулаад. Ямар их юутай юм бэ? Янтай юм бэ? Хэмжээтэй юм бэ? Би баг өөрөө идэж чадахгүй гэж бодчихсон за. Одоо баг би болиг их юм шиг. Яг болиг их гэдэг. Тэнгүүд миний баруун мөрний ариусаа юу хуцаад байгаа юм бэ гэлээ. Зүүн мөрний ариусаа болоо чи чадахгүй ч. Одоо юм үлдсэн байна. Хоёр албадаар дууслаа. Окей. Ингээ маргааш юмлэг явчихад гайг байгаа. Гайг бах уу. Ингээ бүр ингээ хэмжээ нэг улам ихсэт ам сандаад байх надад. Дүнгийн хоёргаал буулсан байх дахиад гураал буулсан сандаад байх юм. Дуугүй идиас олдог хөтэй юм чи. Муни! Яг одоо миний яг энэ сэтгэл зүйн байдал болон яг миний байгаа байдал зүгээр сайхан пив уух юмсан гэж боддог чинь заяа. Би хэр барин пив уух гэж би боддог байхгүй. Тэгэхээр ингээд сэтгэл сан тэр хэмжээнд муу байна гэсэн үг байхгүй. Ми үснэ нэ. Гэтэ энэ бол маш зүүн байна заяа. Энийг гоё ингээд челленж хийгээд яг тэгж дуудаж муудал яг аална заяа. Хөөх ингээл уцаа унгаагаал тэгэл сайхан микрофонтойгоо холбогдоод уцсны бүхсэн залгадаг холбоос нь ингээд эвдэрсэн үү яач үү ингээд дуу маань алуу болцсон бах юм. Гүн ч ямар их хүч хөдөлмөрлөө бэ. Гэтэ одоо л зүгээр ингээл амар хэцүү байна. Тийм гомон бол үнэхээр надад тохирох зүйл биш байна гэдэг юм яриад сууж байгаа. Хөөх юмтай. Гэтэ би бүр амар хэцүү байсан сая яг идээд дуусгаад бол уг нь энэ бичлэгийн төгсөд хүртлээ уг нь аягүй гоё явчаасаа гэж бодсон чинь бүр ёо хутгад ямар муухай юм бэ. Сэтгэл санаа амар хэцүү байна. Гиснээс зүгээр бараг 6 минут байгаа юм чинь ганц нэг хургын бус явдал ирчт юм уу? Дуустал. Би ингээд саяхан нэг хэрэг сонслоо л доо. Тэр хэрэг нь ямар хэрэг байсан бэ гэхээр одоо нөгөө хоёр хосын хооронд ер нь хоёр хос болон бас нэг хоёр хосоос гаднах нэг хүний тухай болсон явдал заяа. За нэгэн эрэгтэй эмэгтэй хоёр үерхдэг байлээ. За номин толгой хоёр үерхдэг байлаа. Айгуу гоё удаа үерхээл 4 жил үерхээл айгуу бидээ чайртай айгуу гоё осууд байлаа.
За тэгсэн чинь номин ингээл өөрийнхөө амар сайн ихч болох ер нь байнга ингээд дотн байдаг нэг ихчээгаа заяа гिचээ. За үгүй. За юу гэх вэ? За заяа гэсэн ч явах те. За заяа биш юм манай ээж заяа гэдэг болохгүй. За санаа гिचээ дөө санаа гिचээ. За тэгэл номин санаа гिचээгаа тулгаадаа ингээл найзлуудаа амар танилцуулваа. Манай найзлуу бит хоёр ингээд 4-5 жил ирж байгаа амар гоё хосууд масууд гээл. За тэгсэн чинь нөгөөрөө сайхан номин заяа номин санаа тулгаа гурав чинь ингээл тэр цаг үеэс хойш амар сайн найзлал өдрөө болго ингээл баг хамт шоу тунаалаг өдрөө болго ингээл хамтдаа хонж байрал айгуу гоё тийм 2 жил өнгөрвөө маш татна. За тэгсэн чинь тулгаа номоо хоёр бол тэгээ хосын ярилцаандаа ингээд жоохон асуудалтай болж эхлээд тэгээ хоорондоо хэрэлдээд муудалцаад ерөнхийдөө цаалыг гэсэн шийдвэрийг гаргаас хаалдаг. Тэгээ тэгсэн чинь нэх удаачгүй яг хөө энэ гурван хүний хувьд бол гуруулаа ингээд жоохон одоо солонгос хүмүүс ихгүй юу? Энэ гуруулаа бол тодорхой хэмжээнд солонгостой хөрх инфлюенсерүүд заяа. Instagram дээрээ TikTok интернетний хургын инфлюенсерүүд байсан. За тэгсэн чинь одоо номин тулгаа ярдаа ингээд салчичаа штеп. Тэгэл нэг удаачгүй санаа тулгаа хоёр ингээд үерхэд ингээд хамтдаа бүр ингээд ахуулсан зураг мөрга тэр Instagram интернет дээр ингээд тавиал гэдэг хэвгүй юу. Тэр салаад нэг удаачгүй баг ингээд тэр одоо талигаач болон талигаачийн гэр бүлийнхэн мэдээллээр ерөнхийдөө салаад 2 сарч болоогүй байсан гэдэг жаахгүй юу. Тэгээд тэгэнгүүт тэр хоёр ингээд одоо санаа тулгаа хоёр хамтдаа ахуулсан зураг Instagram интернет дээр тавиалсан чинь номыг ингээд уур нь хүрээд тэг ингээд уурн зэвүүн хөрөнгүүд энэ хоёр ингээд чадах гад Instagram дээр ингээд хүний ихч бол ихчиг байж чадахгүй, хүний найз залуу бол найз залуу, X найз залуу бол X найз залуу шиг ингээд байж чадахгүй. Балаар албаар хэрүүл уруул өдөд салангуудаа ингээд ихчтэй ингээд өргөчлээ. Тэгээд ихч чигсэндээ ихч ингээд ер нь бол битээр салгах гад ингээд маш дотносоод өдөр болго ингээд хамт ууж идэ явдаг байсан маш ингээд Instagram-аар бөө юм болдог байхгүй юу. За тэгсэн чинь нэг өдөр нөө тулгаа санаа хоёргоо одоо номероо залгаад за одоо ингээ бөөнөрөө хамтдаа ярилцъя. Тэгээ энэ асуудлаа шийдээ юм устгахчгаа гэд тэгээд нөхөрхийн номер чин устгаад ингээ гэрлүүн яваад очивоо. Тэгсэн чинь өөрт нь ингээд хизээч төсөөлөгдөхгүй. Одоо тэр номерын тал дээр бол ингээд номер юу ч бодохгүй ингээд зүгээр л одоо X найз залуу болон өөрийнхөө амар хайртай байсан ихчтэйгээ ингээд уулзахаар явж байгаа шүү дээ. Тэгэл гэрлөө ороод ингээд хизээч төсөөлөөгүй тийм одоо зүйлтэй учирдаг байхгүй юу. Тэр нь юу вэ гэдгсэн чинь орсон чинь дөө санаа гэдэг байгаа их чинь номиг юу ч өнөө нөгөө зодоод чи миний нэр хүндэнд халдлаа малдлаа стан нэр аална хядна гэл ингээд ерөнхийдөө жоохон ингээд хүчрхийл ашигладаг байхгүй юу. Тэгээ номиг ч одоо их чи санаа их чагаа бодол жоохон том биштэй байсан. Тэгээ санаа их чагаа төлөж унаагаал жоохон зодож модол инээ тэрэ болсон чинь найз залуу тулгаа гэдэг залуу болохоор мэрэглийн одоо бокс чин залуу мэрэглийн бокс чин гэдгээр амар алдартай. Тэгээ тэрүүгээрээ инфлюенсер энтер байсан залуу байхгүй юу. Тэгээ тэгсэн чинь ерөнхийдөө бокс чин хэний хаашаа яаж цохиул өөхөх вэ, яаж цохиул амар өвдгөх вэ гэдэг тал дээр бүгдийг мэдчихэж байгаа юм шүү дээ. Тэгээ тэгсэн чинь нөгөө номёго одоо X найз охино гэсэн үг заяа. Ингээд үхтлэн зодоод нүүр нүдгүү бүр ингээд зүгээр алий гэсэн зорилгоор бүр зодсоор алчдаг байхгүй юу. Тэгсэн чинь одоо тэгэнгүүтээ энэ хоёр ингээд хамтдаа гараа явдаг байхгүй тэр гэрээс хамгийн амар зүйл нь юу байсан бэ гэхээр одоо хажуу талынхын айлын хүмүүс ингээд энэ дотор хүчирхийл болоод байна, зодон цохон болоод байна гэсэн утгаар ингээд цагдаа дуудсан чинь цагдаа нараас ирээд гэрлүүн ингээд орчоод гараад ирсэн чинь одоо орчингууд ингээд өгцөөний цогцоо штэ. Тэгээ цогц инээ тэрээ одоо ингээд шалгах ажиллагаа инээ тэрээ явагдана гэж байжсэн чинь тхийн санаа тулгаа яг ингээд зүгээр хөтлөлцөөд юу ч болоогүй юм шиг гэрлүү ирж идэг байхгүй юу. Тэр нь юу исэн бэ гэдгсэн чинь бит хоёр харин ингээд хоол идчихэд ирлээ гэж хэлдэг заяа. Гэт хүнийг үхтлэн зодсоор агаад ингээд алж хайчингуудаа юу ч болоогүй юм шиг ингээд хөтлөлцөж гарч яваад хоол идчихэд буцаад тэр ингээд цогц байгаа газар руу орж ирнэ гэдэг бол энэ юу гэсэн үг вэ те. Тэгэд энэ хоёр болохоор тулгаа болохоор мэрэгжлийн бокс чин залуу ингээд хүнийг яаж цохол яаж иж алхаа мэднэ. Тэгээд санаа болохоор зулагийн амар сайн их чинь байсан шүү дээ.
Тэгээ энэ хоёр ингээд цагдаагийн газар дээр очиод ярилцлага инээ тэр өгөхдөө бит хоёр ингээд анханасаа биетэй амар хайртай байсан. Бит хоёр юу номоо ингээд толгой хоёрыг үерхээс өмнө ингээд бит хоёр ингээд биетэй хайртай байсан. Энтэр гэсэн сони юм яриадсан юм. Бүр ингээд мэдрэл муутай хүнтэй юм ярьж байгаа юм шиг юм ярьдаг байхгүй юу? Тэг ямар ч байсан энэ хэргийг би нэг удахгүй гоё ингээд тодорхой агүй гоёор ярих учраас тэгээд хайрын бичлэгээ хаяхгүй ингээд алж хаяхгүй тулд иймэрхүү юм ярьлаа. Тэгээд үнэхээр 3 ийм гомь идэн гэдэг бол маш хэцүү асуудал байдаг юм байлаа гэдгийг би ойлгосон. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Ариун санаа байла. Хайртай шүү. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая.